Монгол Улсын усны элч Голомт банк болон Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан усны нөөцийг хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа эхлүүлж санамж жүжиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын Дамдаржин аршааны булгийн ихийг сэргээн хамгаалах, хөв цөөрөн байгуулах, дохижуулах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Дамдаржин аршааны төсөл нь Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан 333 нуурыг хамгаалах ажлын хүрээнд хэрэгжиж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь COP17 хурлын үеэр усны нөөцийг хамгаалахын ач холбогдлыг төр хувийн хвшлийн байгууллагууд болон олон улсын төвчид онцлон таниулж, бодит ажил болон хөрөнгө оруулалт хийж хэрэгжүүлж байгаагийн тод жишээ боллоо. Дамдаржин аршааныг хамгаалах, мөн хүлэрт намгийг хамгаалахын төсөл бол ялангуяа Улаанбаатар хотод үлдсэн сүүлийн хүлэрт намаг байгаа. За аршаан ч гэсэн одоо Улаанбаатар хот орчинд байгаа зөвхөн хоёрхан гол ундарч байгаа аршааны нэг нэ. За энийг хамгаалах чиглэлд одоо ерөнхийлөгчийн хамгийн газар, усны газар, за мөн Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн төлөө сантай хамтраад хэрэгжүүлэхээр болсон даваа маш таатай байна. Тэгээд Голомт банк ялангуяа усны зөв хэрэглээ, за саарл ус ашиглалт, за ер нь ингээд санхүү усны санхүүжилтийг холбосон олон зүйл дээр бол Голомт банк манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан хүүхдийн эрүүл ахуй ариун цэврийн нөхцөлийг сайжруулахад анхаарал ажилладаг дэлхийн тэргүүлэгч байгууллага. Иймээс усны их үүсвэрийг хамгаалах ажлыг Голомт банктай хамтран хэрэгжүүлэх гэж байна. Энэ хүрээнд Дамдаржин аршааныг урт хугацаанд хамгаалахаар төлөвлөсөн. Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд бомбтын хөв цөөрмийн төслийг нэмжин санхүүжүүлж байна. Мөн усны салбарт хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор цэнхэр бонд гаргах өдөрдөмжийг боловсруулан гаргахад төвчээлэн оролцсон юм а.